Бүгдээрэнд нь шинэ 7 хоногийн мэнд. За энэ дугаар дээр байнгын сонсогчдынхаа буйнаар шинэ номтой болсон байгаа. Эбихэ гэдэг ном авсан. Шинэ номныхоо танилцуулгын дугаар хийх юм байгаа. Сонгуулийн дараах эхний дугаар юм байна өнөөдөр. Миний бол яг таамаглаж ирсэнээр бол үр дүн гарсан. Манай намын эсрэг бол нэг 50-60 хүн гарчих болов уу гэж бодож исэн. Тэгсэн 58 хүн гарсан. Миний хувьд бол нэлээд боломжийн гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр ийм нөхцөл байдлыг бол Монгол ардын намаа л эртнээс бүрдүүлсэн байсан учраас энээс илүү байх бараг боломжгүй тийм нөхцөл байдалтай байсан. Гэхдээ хүн намын хувьд бол би арчилсан намаас арай илүү ч юм уу хүн намыг гэхдээ арай олон судал авчих байх гэж бодож исэн. 20 орчим ч юм уу. Гэхдээ би бол үр дүн бол боломжийн гэж үзэж байгаа. Бид нар өмнө нь баг дэлхийн олонхын судлыг өгсөн байсан бол одоо 68 гэдэг чинь 50% руу төгсөж шүү дээ. Тэгэхээр нэг намын давмгайлыг тэр хүртэл бууруулж чадлаа гэдэг чинь бас нэлийн дэвшил гэж бол хувьдаа үзэж байгаа. За тэгээ гол сэдв рүү орцгоё. Эбихэ гэдэг үг нь бол мэргэжлийн нэр юм байна. Тэр нь одоо орчин үеийнхаар ярих юм бол тайлбарлах юм бол гэр бүл судлаач, гэр бүлийн сэтгэл зүйч гэж хэлж болохоор ийм мэргэжил юм байна. За тэгээд эбихэ номыг бол гэрлийн өргөний улаачтаас гаргасан буюу гэрлийн өргөнөөс дандаа улаачтаар дамжуулагдаж онгод дээдсийн оюун ухаанаар бүтээгдсэн ийм номнууд гэсэн үг. За тэгээд энэ номыг бол тэргүүлж өвлөн их онгод ажилласан байна. 20 гаруй онгодууд бол номыг бүтээлдсэн байна. За бидний танихаас бол суучигэл хатан, бууртай хатан, хоогчин гэд бид нэр өмнө нь бас нэг хоогчин эмэгний нэр өмнө нь бол манай подкастт дурддагдчихсэн тий. За гих мэтчлэн 20 гаруй. За тэгэхээр энэ номноос бид нар ямар мэдээлэл олж авах вэ гэхээр өөрийгөө таньж шинжих, тэгээд ирээдүйн хань болох хүнээ шинжих, ямар хүн байхын тэрийг одоо сонголтоо зөв хийх, тэгээд гэр бүл төлөвлөх, үерхэх хугацаанд тэр хүнээ хэрхэн яаж шинжихийн, гэр бүл болох шийдвэр гарлаа гэж бодоход одоо бэр гуух, энэ дэр хүрэн гуух гэдэг үгвэ энэ гарчиг донд нь аягүй сонирм. За тэгээд суучлаа гэж бодоход гэр бүлийнхаа харилцааг яаж доктортой байлгах юм те, халуун дулаан ийм урт удаан ийм хамт амьдрах юм те. Тэгээд цаашлах юм бол хэрхэн те зөв эмээ өвөө болох юм. Ач зээдээ одоо гэр бүл төлөвлөлттэй болон бусад өөрсдийнхээ амьдралаар туулсан энэ практик, энэ мэдлгүүдийг өөрөө хойчтой яаж дамжуулах юм гэх мэтчлэн яг одоо биднэрт тулгарч байгаа гол асуудал болох энэ гэр бүл салалт, хүүхэд өнчрөлттэй, хүүхдийн хүмүүжлийн дороотэл зэрэг энэ нийгмийн маш олон асуултуудад хариулт өгөхөр юм чухал агуулгатай ном байгаад байна. Зөвхөн монголч гэхгүй дэлхийн нийт ерөн улс үндэстэнд яг тусгаалan 10 жил ингэж ордоггүй боловсрал хэрнээ хүн болгон аав ээж болдог гэдэг жаа. Тэгэхээр хүн болгонд хэрэгтэй ийм агуулгатай ном байгаад байна. Тэгээ номных нь гарчуудаас товчлоод та бүхэндээ уншиж өгье. За би энэ номыг ерөөсөө уншаагүй байгаа. Тэгэхээр одоо та бүхэнтэйгээ хамт гарчгаас нь ихсүүлээл одоо бараг номны реакшн хийх гэж байгаа юм уу те? Тийм юм болох гээд байна. За тэгээд гарчиг нь ингэж байна. Гэр бүлийн анхдагч ойлголтууд, эбихэгийн үүсэл хөгжил, ханилан хамтрах гэдэг нь юу юм бэ? За насны ангилал гинэ. Гэр бүлийн зөвлөмжүүд, гэр бүлийн мөчлөгүүд гэж энэ. За бид нар бас энэ ойлголтыг сонсч байсан те. За 100 болзооны арга гэж байгаа те. Нөгөө өөрчлөж байгаа хүнээ шинжих. За тэгэнгүүт насны зохицлын талаар ойлголтууд, тэгснэ хит ихчмэд ба залуу хөвгүний дурлалын амьдралд гарах асуудлууд гэж шүү. Бүр юм гарчигтай. Тусгаал энд бичсэн байна. За тэгснэ хөргөн гуух ёс гэж байгаа. Сонирм байгаас би бол анх удаа л хөргөн гуух тухай сонсож байна. 5 өнгийн дурлал гэж авах. Дурлал бас дотроо олон янз байна гинэ. Гал таарах, удамшил таарах, сүнс таарах, хэм таарах, зохицол дурлал. Ба сонирхолтой тий. Гал таарна гэхээр яах юм те, сүнс таарна гэхээр яах юм байгаа. Сонирхолтой л гарчгүй байна. За бэлгийн боловсрал олгох, хосын харилцаа ба даалт ертөнц гинэ. За ер нь бүх юмд бол монголчууд ил болоод даалт ертөнц, ил болоод даалт мэдээлэл,
арга болоод бэлэг гэж ингэж хоёулангийн тэнцүү хослуулж авч явдаг байсан. Бүх салбарт, бүх ухаанд, бүх мэдлэгд арга бэлгийг хослуулдаг байсан. Энэ нь болохоор одоо дэлхийн нийтийн яриад байгаа тэр тогтвортой хөгжил, тогтвортой амьдрал гэдэг ахагийн хамгийн үндэс суурин юм байна гэдгийг бол энэ Монголын далд ертөнцтэй холбоотой номнуудаас маш сайн ойлгосон. Зөвхөн арга тал буюу зөвхөн ил талыг бид нар хараад ерөөсөө хол явахгүй байна. Тэгэх юм бол нөө сүрэл рүүгээ гэдэг шиг тий альва соёл иргэншил бүр хөгжсөөрн байгаад тултлаа хөгжөхөөрөө сүрнэ гэдэг шиг тултлаа аргаар хөгжих юм бол сүрэл рүүгээ явна. Тэгэхээр арга бэлэг аль альнийг л хослуулж явж иж тэр бол тогтвортой хөгжил байх юм байна гэж ойлгоод байгаа. За тэгээд цаашаа гэр бүлийн харилцаа түүний нөлөөлийн тухай ойлголт гэж байна. 9 хүслийн дагуу бичигдсэн гэр бүлийн хууль. Одоо гэр бүлийн хуульчийн тухай үед 9 хүслийг тусгасан байна. Хүмүүсийн бүх хүсэх хүслэл 9 багцад хуваагддаг гэдгийг ярьж байгаа тийм. Тэгэхээр тэр 9 багцыг бүгдийг багтаасан одоо тусгасан гэр бүлийн тухай хууль байдаг байжээ. Тэгэхээр энэ бол маш гоё хууль байгаа байх гэж бодож байна. Одоо бид нар чинь саяхан гэр бүлийн тухай хуулиа шинжлэх гээд нэг үздсэн. Гэхдээ яг батлуулж чадаагүй хаа. Амжаагүй санагдаж байна энэ хаврын югаар. За тэгээд цааш нь гэр бүлийн гүн ухаан үзэл баримтлал гэж байна шүү. Хослон амьдрах зарчим, чөмгөн бичээсийн онол, эрчимнэх онцлог, онцлогт онол, эцэг их удамшлын онол, үеийн онол гинэ. Гэр бүлийн үзэл баримтлалын онол байгаа байх гэж бодож байна. За тэгээд цааш нь ханилахын заяа гэж байна. Одоо нэг ханийн заяа гэж бид нэр яриад шүү дээ. Тэр баха. Хим сүлэг химийн харилцаа 90-13 заяа, эмийн 33 заяа гинэ. Нөгөө 90-13 мэх гэдэг чинь уг нь бол 13 заяа юм шүү. Мэдгүй энэ дөр бол тэгсэн байна. За тэгээд гал дахих ёс гэж байна. За энэ мэдчлэн. Ийм агуулгуудын дагуу бол энэ номноос бол мэдээлэл бэлтгэх бол боломжтой байна. Тэгээд та бүхэн аль агуулгаар нь төрүүлж юм а илүү мэдээлэл сонсохыг хүсэж байна. Тэрийг комментэнд доор үлдээчих бас болох юм. За тэгээд энэ номны сэдвээр ярихаас өмнө би та бүхэндээ тухайн үеийн нийгмийн тогтолцоо, нийгмийн байр байдлын талаар хүмүүсийн төлөвшил, ухамсарын төвшин те сүнсний төвшин хэмжээс тэр нь одоогийнхаас ямар ялгаатай байсан талаар ярихгүй бол одоогийн бидний нийгэм болоод бидний сэтгхүүт жоохон хол байгаад иж магадгүй. Тэр талаараа жоохон өнөөдрийн дугаартад дэлгэрэнгүй ярьчих гэж бодлоо. За 11, 12, 13 дугаар зууны үе те нийгмийн хамгийн бага нэгжийг хувь хүн гэж бол үздэггүй байсан. Харин гэр бүл, өрх бүл хамгийн бага нэгж нь гэж үздэг байсан. За өөрөөр хэлэх юм бол одоо бид нар чинь 18 нас хүрэхээрээ хувь хүн сонгох болоо сонгогдох хэрэгтэй болж штэ тий. Тухайн үед болохоор нэг хувь хүн тийм эрх хэдэлдэггүй байсан. Харин гэр бүлэрээ өрх бүлэрээ нэг ийм айл гэр өрх бэжж тэр сонгох эрхээ эдэлнэ гэсэн үг. Хувь хүн биш. Энэ нь юутай холбоотой байна вэ гэхээр тухайн үед хариуцлагын тогтолцоо маш хүчтэй байсан. Чи ганцхан өөрөө өөрийгөө хариуцаад явах биш. Гэр бүлтэй байна гэдэг маань хүүхэд ч хариуцлагатай байна, аав ээж нь ч хариуцлагатай, эмээ өвөө ч хариуцлагатай буюу хүн тодорхой хэмжээний хариуцлагатай, үүрэгтэй байж чадах хамгийн бага нэгжийг бол гэр бүл гэж харж байгаа учраас гэр бүлээс эхэлж сонгогт буюу нийгмийн хамгийн бага нэгж гэж бол тооцдог байжээ. Тэгээд энэ гэр бүлтэй болохын тулд хувь хүнээс маш өндөр хариуцлага бас нэхэгддэг байсан юм байна. Тэгэхээр бүр багаас нь төрхөөс нь ихсүүлээд хүнд яах нь хариуцлага энэ мэдрүүлж ингэж өсөгдөг байсан байна. Инхээр тухайн хүүхдийн хүмүүжилд маш их анхаардаг байсан гэсэн үг. Ээж аав ч тэр, эмээ өвөө ч тэр, одоогийнхор бол төр засгаасан ч тэр. Буюу 10-т, 100-т, 1000-т төмтийн ноёдууд бол хүүхдийг одоо төрхөөс нь ихсүүлэл боловсролд нь маш өндрөөр анхаардаг байсан. Хүмүүжилд нь маш өндрөөр анхаардаг байсан байлээ. Тэгээд 7 нас хүрэхэд нь болохоор тэр хүүхдийг 7 хавартны шинжээ гэдэг зүйлээр бол оруулна. Тэр шинжээг нь тусгайлан одоо тэрэндээ мэрэгшсэн буюу одоогийн бол бид нар чинь нэг юм төлбөр төлөөд хүүхдийг юундаа авьяастай юм бэ? Ямар мэрэгжил сонгох уу гэдэг дээр төлхөө ингээд нэг
тест бөглүүлээд тэр тестийнхаа хариуны дагуу за хүүхэд чинь ийм талдаа авьяастай юм байна. Сэтгэл зүйн ийм юм байна. Ааш аяг нь дотгошоогоо юм байна. Эсвэл нийтч юм байна ч гэдэг юм уу те. Тийм учраас энэ мэрэгжлийг бол эзэмшүүл илүү амжилт гаргах юм байна гэдэг тийм тестүүд байдаг да. За яг тэр тестийг чинь бол тухайн үед хийдэг тусгаалan томилогдсон, тусгаалan мэрэгсэн хүмүүс байдаг байсан юм байна. Ямар ч айлын хүүхэд мэдлээд 7 нас хүрэхэд нь очиод тэр хүүхдийг юундаа авьяастай, ямар зам төлөвийн онцлогтой яаж хөгжүүлвэл ямар мэрэгчлэлтэй болвол энэ хүүхэд нийгэмдээ хэрэгтэй, өөртөө хэрэгтэй ийм хүм болж хүмүүжиж, боожиж гарч ирэх нь вэ гэдгийг нь тодорхойлцдог байсан юм байна. Тэгээд тэр хүн яах нь ээж аавд нь зөвлөөд за тухайн үед бол гэрийн боловсрол эзэмшдэг байсан. Аав ээж нь үлгэр дуурал болоод дээрэс нь эмээ өвөө тэр 10-ын систем гэж байна шүү дээ. 10 бүлийн бусдаасаа илүү туршлагатай тэр хүмүүс нь залуучуудаа зөвлөгөө өгж ингэж чиглүүлдэг байсан байгаа. Өөрийнхөө болсон явдал те алдаа оноог тухайн үед ч юм бол гэр бүл нэг гэртэл байгаа шүү дээ. Тэгэнгүүт оройн хоолныхоо үеэр ч юм уу ямар нэг ингэж цуг байх боломжтой үеэрээ аав нээж нь те би тэр хүнтэй тэгж харьцаад тийм үр дүнд хүрсэн хүнтэй тэгж харьцуул тэгдгийм байлээ ч гэдэг юм уу те. Эсвэл тэр аавд явж байгаа тэр амтны мөрийг тэгээд ингэж хараад ингэсэн чинь гэдэг ч юм уу дандаа өөрийнхөө практик туршилгаараа одоо бол бид нар ингэж ямар нэгэн стартап ч юм уу юм эхлүүлэхэд ментор гэдэг ингээд те тухайн яг замаар өөрөө явцсан амжилтанд хүрсэн хүний зөвлөгөөг авдаг шиг тухайн 10-ын системд байгаа өрх бүлийн одоо илүү практик туршлагатай амжилтанд хүрсэн хүмүүс нь бусдтай өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцдаг. Бүр тэгх үүрэгтэй. Хин нь бусдаасаа юугаараа илүү вэ? Тэрийгэ заавал бусдтай хийж өгдөг, заадаг, хуваалцдаг ийм дэг жаяг ёстой. Тэгэхээр энэ 10-тад байгаа хүмүүс нь нийлж яагаад энэ хүүхдүүдийг бол хүмүүжүүлдэг байсан. Тэгэхээр тэр хүмүүст ингэ зөвлөгөө өгөх нь те. За энэ хүүхдийг тэр чиглэлээр нь хүмүүжүүлвэл ирээдүйд бол улс орнд болон өөрт нь хэрэгтэй байх нь байна. За ийм зан аашийн жоохон сөрөг тал байна. Энэн дээр нь ингэж засаад өгвөл одоо зөв хүмүүжлэлтэй хүүхэд гарч ирэх нэ гэдэг ч юм уу те. За ингэж зөвлөгөөг нь өгдөг байжээ. За тэгэнгүүт энэ маань нэг талаараа бас маш том давуу тал болж байгаа нь тухайн төр засагт нь хөдөлмөрийн хуваарлт хийх боломжтой тийм мэдээллийн бааз үүсдэг байсан байгаа. Одоо жишээ нь за энэ 10-тад 3 дархан хийх боломжтой одоо гарын дүүтэй хүүхэд 7 насны шинжээгээр ингээд илэрчжээ. Тэгэнгүүт 3 дархан бол энэ 10-тад бол ихтэн. Тэгэхээр энэ 10-ын 2-ыг нь бол нөгөө талд бол дарахчул цөөхөн байгаа тэр овог отог руу том болохоор нь одоо хуваарлж тийшээ явуулъя ч гэдэг юм уу те. Эсвэл за гуруулаа ийм авьяастай юм бол нэг нь мужаан болгоё, нэг нь дархан болгоё, нэг нь одоо юу гэдгийг зураач болгоё ч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн бүр тухайн нийгэмд байгаа, тухайн улсад байгаа 7 наснуудын авьяас бэлгээр нь ирээдүйн ажил мэргэжлийн хуваарийн зөв хийцдэг байсан байгаа байхгүй юу. Одоогийн тэгэл өөрснөө явж ирсэн баахан хуульч болоод баахан эдийн засагч болоод одоо дээд сургуулийн дипломтой ажилгүй хүмүүсийн тоо их байгаа. Өнөөгийн нийгэмд энэ бодлого бол маш зүгээр юм шиг санагддаг. За тэгээд 7 наснаас хойш ингээд ээж аав нь анхаарал төгжүүлчлээ. Тэгэнгүүт 13 наснд эрэхтэн тэр хүүхдийг хүний тоонд оруулж эхэлдэг юм байна. Яагаад тэр хүртэл хүний тоонд оруулдаггүй вэ гэхээр 13 нас хүртэл тэр хүүхдэд ямар ч орон зайд өөрийгөө айтайхан аваа явуучих тэр мэдлэг чадварыг, хүмүүжлийг сургасан байдаг юм байна. Тэрийг сураагүй хүн бол ирээдүйд амьд үлдэх магадлал нэлээд бага байдаг байсан учраас тэгэхээр за энэ мэдлэгт нь юу орохыг гэхээр бүх орон зайд гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдийг нь багтаана гэсэн үг. За байгаль дээрээ зогсож яаж амьдрах юм? Гэр бүл боллоо гэхэд одоо их нэртэйгээ нөхөртөөгөө яаж харьцах юм? Багаар ажиллахад би ямар гишүүн нь болох юм те? Би манлайлагч нь болох юм уу? Эсвэл гүйцэтгэгч нь байх юм уу? Одоогийн хэл яриагаар штэ. Тэрийгээ нөгөө 7 хавартаа шинжүүлсэн байгаа штэ. Тэг ямар мэрэгжилтэй байх юм? Ямар урд үтэн тэрийгээ би хаана одоо харуулж яаж амьдрах юм те? Тэг хэрвээ би дайнд явлаа гэж ботход шархтуул яах юм? Анхны тусламж хүнд яаж үзүүлэх юм? Өөрөө яаж ам гарах юм? За эзгүүхээр ганцаараа ингээд үлдчихлээ гэж ботход хаанаас яаж ус олж уух юм те? Ан гөрөөгөө яаж хийх юм? За гэр бүл боллоо гэхэд мал аж ахуйн яаж авч явах юм?
мал аж ахуйс гарах түүхий эдэрээ яаж орон гэрээ хийхин, хувцас хийхин, хоол хүнсээ яаж бэлтгэхин, эмийн ургамлаар яаж тэр эм тариагаа бэлтгэхин гих мэтчлэн энэ бүх мэдлэг буюу одоо өнөөгийн бидний бараг хинэн ч эзэмшээгөө байгаа тэр өндөр түвшний мэдлэгийг 13 настай хүүхэдд бол олгосон байдаг байсан юм байна. Тэгээд тэр мэдлэг чадварыг тодорхой шалгуулаар шалгаж үзээд за тэр шалгалтанд тэнцсэн тэр 13 настай хүүхдийг за хүн боллоо. Хүний тоонд оруулж ингэж явдаг байсан байх нь байна. Тэг хүний тоонд оруулахынхаас гадна тэр мэдлэг чадварыг нь тодтогсон за энэ хүн чинь ийм хүн шүү дээ гэсэн ийм шинээр нэр өгдөг байсан байгаа. Одоо нөгөө дуурсагдах нэр гэдэг маань энэ гэсэн үг. За тэгээд төрийн том төвшөөд болох юм бол дахиад нэг нэр нь солигдно. Яаж одоо хэр тэр одоо үүрэг даалгавраа авч явсан гэдгээрээ дахиад дуурсагдах нэр нь өөрчлөгдөж үр хоочтой дуурсагдах нэрээр солигдно гэсэн үг. За энэ мэтчлэн маш өндөр ухамсар төлөвшил тэр хөгжилтэй хүмүүсийг нийгэмдэр 13 наснда бэлтгэдээд гараад ирдэг байсан юм байна. Тэгээд дээрэс нь энэ 10 өрх бүллийн хүмүүс нь хамтын хариуцлага хүлээдэг. Өвгдээцийн маань засаглах ухааны гол суурь нь хамтын хариуцлага гэдэг юм зүйл байгаа. Жишээ нь тэр 10 бүлийн нэг бүл дотор хин нэг нь бусдаасаа хулгай хийж гэж бодъё л та. Тэгхийн бол тухайн гэр бүлийн хүмүүс бүгд хариуцлага хүлээнэ. Тухайн аравтын ноён нь бас давхар хариуцлага хүлээнэ. Одоо 100-ийн ноёныхоо өмнө. За магадгүй тэр 10 бүл дунд нэг хүн амиа хорлчлаа гэж бодъё л та. Одоо өсвөр насныхны дунд эрэгтэй хүмүүсийн дунд одоо өнөө үед амиа хорлох явдал маш их байгаа тий. Тэгэхээр тийм зүйл тохиолдох юм бол тийм зүйл тохиолдсон гэр бүлд хариуцлага хүлээлгэнэ. Маш өндөр хариуцлага. За магадгүй баг цаазлах уу яах вэ тий. За тэр яг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ маш өндөр хариуцлага хүлээнэ. Яагаад гэхээр тэр хүнийг тийм төвшөнд хүртэл нь харж хандаагүй байна гэсэн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр энэ бол одоогийнхоор бол үл хайхрах хүчирхийлэлд тэр хүүхэдтэй өртөжсэн гэсэн үг болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр хинч тэр хүнийг хариуцахгүй одоо анхаарал халамж тавиагүйгээс болоод тэр хүн амиа хорлох төвшөнд хүрсэн байна гэдэг маань эргэн тойрных нь тэр гэр бүлийн гишүүд болоод ойр орчимд нь байгаа тэр бусад өрх бүл бүгдээрээ хариуцлага хүлээн. Ялангуяа аравтын дараа бол хариуцлага хүлээх тийм зохицуулттай байсан учраас гэр бүлийн гишүүн болгон бусад гишүүдэд харж хандах үүрэгтэй. Тэр 10 өрхийн гишүүн болгон бусад 10 өрхийн гишүүдтэй халамж анхаарал, мэдлэг боловсрал, ухамсар гэд бүх зүйлд нь анхаарах ёстой болж тарж байгаа. Тэгэхээр хамтын хариуцлагын систем ганц хүн биш те. Дээрэс нь ганц өрх биш. Ганц өрхийг сул ард гэдэг байсан юм байна л да. Одоо ямар нэгэн аравтын системд нэгдээгүй байгаа. Тэр өрх бүл бол сонгогдох бас ирэхгүй. Ягаад тэгэхээр 10 бүл дотроосоо дундаасаа аравтын дарга сонгоод аравтын дарга дотроос 100-ын дарга сонгогдоод 100-ийн дотроос 1000-ийн гэд ингээд доороосоо ингээд хамгийн сайн таних, хамгийн сайн гэж үзсэн хүнээ сонгоод явдаг учраас хамгийн сайн нь л дээрээ гардаг. Ийм систем байгаа. Энэ бол одоогийн бол сонгуулийн систем гэх юм уу да. Тэгэхээр тухайн үеийн тэр аравтын 100-ийн системийн хүмүүжлэр бол хүн маш өндөр хариуцлагатай, өөрийнхөө бие эрүүл мэнд, сэтгэл зүйд санаа тавьдаг, бусдын эрүүл мэнд, сэтгэл зүйд санаа тавьдаг, өндөр хариуцлагатай, ухамсартай, бүтээлч, хөдөлмөрчтэй бүхэл талаараа ингэж хөгжсөн хүмүүс одоо нийгэмдэр бэлтгэгдэж гардаг буюу одоо өнөөгийн ямар ч аж ахуйн нэгжийн хүсээд байдаг тэр зөв хандлагатай хүнийг тухайн нийгмийн систем нь өөрөө бүтээдэг байсан юм байна. Тийм ч учраас энэ олон зөв хандлагатай залуусаар нийгмийг бүтээж чадсан тухайн үеийн их Монгол улс нь дэлхийн талыг байлдан дагуулж чадсан болж таарж байгаа. Бид нар ч одоо тийм зөвхөн хүнтэй хэрнээ ингээл цэвэр хүчээр ингээд дайн байлдаа хийх юм бол мэдээж ялах боломжгүй байсан те. Тэгэхээр оюун ухаанаараа, хандлагаараа, үзэл баримтлалаараа сонгогдох тэр системээрээ их засаг хуулаараа, их засаг хууль маань дэлхий дээр байх цор ганц зөвхөн хүний эрх ярьдаггүй, амьтны эрх, байгаль дээр хэрхэн зүй зохистой зөв амьдрал, доктортой амьдралын, доктортой хөгжлийн системийг бий болгосон тийм тогтолцооны хууль байгаа. Өнөөгийн бидний нийгмийн систем болоод тэр үеийн нийгмийн систем хоёр тэнгэр газар шиг юм ялгаатай байна гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ
энэ их ялгааг бид нар арилгах бүрэн боломжтой байна. Тэгэхээр энэ өндөр түвшний үүрэг хариуцлага ухамсарласан тэр нийгмийн хүмүүсийн хэрэгжүүлдэг байсан гэр бүл төлөвлөлт, хосын харилцаа, гэр бүлийн харилцаа, үүрэг хариуцлагын талаарх тэр ухагтхууныг энэ номон дээр бол шингээсэн байх нэ. Тэр миний хувьд ч ер нь бүхэл ээжүүдийн, аавуудын хүсэл мөрөөдөл нь бол хүүхдүүдээ сайхан нийгэмд, сайхан орчинд амьдруулах байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр зөвхөн миний хүүхэд өндөр мэдлэг боловсралтай, ухамсарын түвшиндээ хүмүүжлийн түвшин өндөртэй байгаад бусад хүмүүс нь доогуур түвшнийдээ ухамсар хүмүүжлэлтэй байх юм бол ямар ч нэмэргүй. Тэгэхээр бид бүгд одоо энэ манай подкастыг сонсож байгаа ихэнх нь бол 25-аас 45 насныхан байдаг. Тэгэхээр бид нар аль хэдийн гэр бүл зохиоцсон хүүхэдтэй, зарим нь ач зээтэй болцсон тийм хүмүүс байгаа. Тэгэхээр бид бүгд өөрснөө болоод өөрснийхээ хүүхдэд цаашлаад нийгэмдээ эерэг үлгэр дуурайлал нөлөө үзүүлж иж ирээдүйд бидний хүүхдийн амьдрах нийгэм нь илүү эерэг бидний тэр өвөг дээдсийн бүтээсэн тэр ухамсарын өндөр түвшний нийгэм рүү дөхөх юм аа гэж би бол ойлгодог. Тэгэхээр энэ подкастын бүх дугаарууд маань ерөн бол тэрнлүүл чиглэсэн байгаа. Хэдий нэг юм далд ертөнцтэй жоохон аимшигын дуучин шиг хүнийг айлах гадаага чимшиг боловч бүх дугаарууд маань нийгмээ сайхан болгоё гэсэн юм зорилготой байгаад байгаа. Тухайн үеийн боловсролын систем гэх юм уу өнөөгийнхаар тэр нь бол ингээд багаас нь хүүхдүүдийг маш өндөр ухамсартай хүмүүжлэлтэй болгодог байсан бол тэр систем маань өнөө цаг үед бол байхгүй. Гэхдээ тэрийг бий болгох гэж явж байгаа хүмүүс бол нэлээд байна. Тэгэхээр маш удахгүй тэр одоогийн системд энэ 7 хавралтны шинжээ гих мэтчлэн энэ зүйл маань тусагдаад явах байх гэж би бол их найдаж байгаа. Тэгэхээр аль хэдийн тэр 7 хавралтны шинжээнээс өнгөрцөн 13 наснаас өнгөрцөн аль хэдийн гэр бүлтэй болцсон байгаа хүмүүстэй би бол түлхүү мэдээлэл хүргэе гэж бодож байна энэ номноос. Тэр хүмүүс маань ингээд энэ талын ойлголттой болчих юм бол эргүүлээд өөрсдийнхөө үр хүүхэд болоод үр хүүхдийнхаа найз нөхдөд гих мэтчлэн эргээр нөлөөлөх тийм сургагч багш нар болох юм аа гэж би үзээд байна. Нөх оройтчоогүй байгаа гэж бодож байна. Хүүхдүүдтэй гэрийн боловсрал олгож идэг өвөг дээдсийн маань тэр ухааныг эзэмшгэд нөх оройтоогүй насныхан сонсож байгаа байх гэж бодож байна. Ялангуяа 45 хүртэлх насныхан маань энэ талын мэдлэг мэдээлэлээ одооноос олоод авчих юм бол эртний тэр өвөг дээдсийн ухааныг өвлүүлээд явдаг тэр сайхан нийгмийг бүтээхэд оройтоогүй байх гэж бол бодож байна. За тэгэхээр энэ сэдвийн талаар саяны ярьсан зүйлсийн талаар санаа оноо юу вэ? Тэр тухайга комент хэсэгт бичээрэй. За тэгээд энэ дугаар маань таалагдсан бол байнгын сонсогчд маань нөгөө private group руугээ орох сонирхолтой байгаа бол donation dance-олдоор description хэсэгт бичээстэй байгаа. Бичлэгийн бас болон бичээстэй байгаа. Та бүхэн утасныхаа дугаарыг бичээд илгээгээрэй гэж хүсье. Share хийхээ бити мартаарай. Яг энэ талаар хүүхдийн хүмүүжил, боловсралт, гэр бүлийн боловсрал, бэлгийн боловсрал энэ талаар санаагаа чилээж яадаг хэн бүхэн маань бусдад шеэр хийхийг хүсье. Бид нар олуулаа болж иж нийгэмдээ нөлөөлөх үүс болж ирнэ гэж бодож байгаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.